бог өнөөгийн маш шийдвэрийг эсэргүүцсэн улсын аврах ард түмний үндэсний хөтөлбөрийн нэгдэн жагсаалт. Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах хятад ард улс руу хонь ямааг амнаар нь экспортод гаргах хэлэлцээрийг 2017 онд хийж бэлтгэлийн хангам бүтээн байгуулалтаа өрнүүлж төслөн сүүлийн шатанд орж буй талаар хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд улаан ярьсан. Үүнтэй холбоотойгоор Монгол махны холбоо, арьс шир үйлдвэрлэгчдийн болон хүнсний холбооноос өчигдөр буюу 6 сарын 11-нд мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр улсын аврах ард түмний үндэсний хөдөлгөөн болон бусад 50 гаруй төрлийн бус байгууллагууд нэгдэн хятад улс руу 6 сая бог мал гаргах шийдвэрийг цуцлахыг шаардсан бичгийг улаан сайдыг өөрийн биеэр гарч ирж авна уу хэмээн хүнс хөдөө аж ахуйн яамны гадна талбайд жагслаа. Бид энэ хүнс хөдөө аж ахуйн яамны сайд улааныг огцор гэдэг байр суурийг өнөөдөр илэрхийлэхээр улсын ард түмний үндэсний хөдөлгөөн, машинтай хөдөлгөөнийх нь цугласан. Энд ямар шаардлага хөрвүүлж байгаа юм бэ гэхээр эрхэм улсын хурлын гишүүн Улаантай Монголын төрд сангийн сайдаар 4 удаа ажилласан байна. Шадар сайдаар 1 удаа ажилласан байна. Одоо хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байгаа хэдий ч та төрийн албыг хувийн эрх ашигын төлөө ашиглаж ард түмний эсрэг тушаал шийдвэр гаргаж буйнд дараах баримтаар илэрч байна. Таны эхнэрийн дүү Оросогийн даваа сүрэн нь гайл татрын дэд даргын албыг хасч байсан ба Beijing Stock Exchange International Trade гэдэг компанийг Хуанг Мин гэдэг бүгд найрамдах хятад улсын иргэнтэй хамтран үүсгэн байгуулж хувьцаа эзэмшигчээр нь бүртгүүлсэн төдий мөн тус компаниар бог малыг амьдаар нь экспортлох Монпол эрхийг олгосон таныг албан тушаалаас огцрох бүрэн боломжтой бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн улаан таны эхнэр залуу эхнэр Оросогийн Цэвэн Бадам гэдэг хүн 5 жилийн өмнө Сүүн уул гэдэг компани нэрээр олон зуун тендер авсан нэрийдлэр авилгатай тэмцэх газар шалгагдж байсан. Эрхэм сайд улаантай шударга ёсыг уландаа гიშгэж харийнхны гар хөл болж Монгол улсын иргэдийг өндөр үнэтэй нөөцийн хуучин махаар хангаж Монгол хүний эрүүл аюулгүй хүнс хэрэглэх эрхийг ноцтой зөрчиж амь насанд нь аюул учруулж байна. Харин бүгд найрамдах хятад улсын хүн амын эрүүл энхийн төлөө Монгол малыг амьдаар нь хил гаргуулах ажлыг эртнээс төлөв зохион байгуулалтаагаар Монгол улсын эрх ашгийг хохироосон шийдвэр гаргуулсан тул та өөрийн хүсэлтөөр огцож хуулийн дагуу хариуцлага хүлээхийг шаардж байна. Хэрв сайд та бидний энэхүү шаардлагыг эс биелүүлээс бид тэмцлийн дараагийн арга хэмжээг эхлүүлэх болно. Тус асуудлыг засгийн газрын хуралдаанд танилцуулан хүчингүй болгох талаар хэлэлцэж эх 7 хоногт шийдвэр гаргана хэмээн холбогдох албан тушаалтан хэлж байлаа. Холбоотын төлөөлөл нэрж уулзаад тодорхой асуудлууд тавиад тэдгээр асуудлын засгийн газарт оруулаад үндсэндээ бусдад асуудал шийдээд ганцхан тэр 318 дугаар тогтоол гээд мал хөлөөр гаргахтай холбоотой тогтоол 17 оны энийг л одоо эх 7 хоногоос хүчингүй болгохоор махны үн тэнгэрт хатсан энэ үед их хэмжээний мал экспортлсноор дотоодын махны үн нэмэгдэж махны хангамж буурах вэ гэсэн айдас ч иргэдэд үсэт байна. Малыг амьдаар нь гаргана гэдэг мах, арьс, шир, ноос, ноол ураас нь эхлээд гэдэс дотор гих мэт дайвар бүтээгдэхүүнүүд ч үнэвэд нь энэ бол үндэсний үйлдвэрлэгчдийн золиос нь гаргаж бух хэрэг юм. Малынхаа төлөө жилийн 4 үйлрлийг хүнд бэрхийг үл тоон зүтгэдэг малчтын хөдөлмөрөгч үнгүүдэлж буй зүйл юм. Шимтэй шин маха хятад руу гаргаж ард иргэд нөөцийн маханд дугаарлан зогсож байгаа нь эмгэнэлтэй байна. Хэрвээ уг шийдвэрийг цуслахгүй бол улаан сайдыг огцрох хүртэл бид жигсаалаа үргэлжлүүлнэ хэмээн ярьж байлаа. Улаан болон Сумьяа улс нарыг огцруулахыг шаардж байна.